За би анх 1980-аас 84 онд Улаанбаатар хотын их барих хэмжлэгийн ангийг төгсөж ирээд өөрийнхөө мэргэжлийн дагуу ажиллаж байсан. Ингээ 1988 онд хантайгаа танилцж амьдрал холбосон. Ингээ 6 дугаар заставт надтай хамт толгойн хөрсөнд явсан заставаас 3-4 хүн явсан. Тухайн үед ер нь энгийн холбоочин гэж ер нь огт байдаггүй байсан. Тэгээд анхны ингээд холбоочнонгороо 1-р заставаас утхан жаргал хийгээд тэгээ баруун түрүүний заставаас ховрол сүрэн 5-р заставаас инг цэцэг 6-р заставаас биний бие ингээд 4 эмэгтэй холбооны курсэнд явж ирээд 3 сарын курс төгсөж ирээд 3 сарын 7-наас эхэлж бид нар одоо ажилдаа нурсан. Яг одоо дараах зэрэг ахлагч нарын эхнэр гэр бүлийн хүмүүсээс ингээд ажилдаа болгохын тулд одоо ингэж холбооны курсэнд бид нарыг явуулж ингэж ажилд оруулж исэн. Тухайн үед одоо бид нар чинь холбооны курс төгсөж ирчгээд шууд л холбоо авч ясан намайг 6 дугаар заставд ажиллаж байхад аюуч хийгээд ахлагчаас би холбоог хүлээж авч ясан. Тэгээд 2 жил 6 дугаар заставд ажилласны дараагаар 5 дугаар застав руу манайх шилжиж улмаар 5 дугаар заставд холбоочноор очиход ахлагч Цэрэн Чимэд гээд ахлагчтай хамт хоёулаа ээлжиж холбоонд ажилладаг байлаа. Тухайн үед холбоог барьж хахад 129 гэсэн аппаратаар бид нар очроод заставын хооронд холбоо барьдаг байлаа. Харуулуудтай холбоо барьдаг тийм юу эхлэегүй байсан цаг. Ингээд тухайн тэрний дараагаар бид нар нөгөө улаан станцтай болсон. Улаан станцтай болсноос хойш ер нь бол чимээ шууга нэгтэй салхи шуурхтай үед баг холбоог сонсоход их тун бэрх байсан. Ер нь 3 оноос одоо зөрчлийн асуудал 5 дугаар заставт болон бүх заставуудаар маш их эрчимтэй байсан. Тухайн үед одоо ер нь өдөрт гişнээ дараагийн эхний цагийн холбооноос аваад ер нь дараагийн 3-4 холбоог хүртэл ерөөсөө байнгын сууж яг 5 дугаар застав дээр бол бүх заставуудын хөлийн зөрчлүүдийг бүрээ эрэхтүр дамжуулдаг байсан учраас бид нар маш их цаг наргүй ажилладаг байсан тухайн үед. Ачаал ихтэй өдөр шөнж гэсэн үед нь ер нь шөндөө бол голдуу ер нь бас их зөрчлийн юунуудаа мэдээнүүдээ маш их дамжуулдаг байсан. Шөнө улдаа гэж бид нарын ажилд багтдагчгүй байсан. Тийм ачаал ихтэйгээр бид нар холбоонд ордог байлаа. Цөөл тарин харуулуудын хооронд нэг станцтай болсон бид нар. Тэр харуулуудтайгаа бас л сонсогдохгүй завсар бид нар нэг холбоонд орцгаадаг байлаа. Ийм л байдалтайгаар бид нар ажиллаж ирсэн. Тухайн үед одоо холбооны дарга отрядын төвд Цэвэнд туранда байсан шиприйн офицер Сүхбаатар гэж хүн байсан. Заставда бид нар миний дээдэлд одоо дараа нь Цэрэн Чимдийн дараа ирсэн Лувсан Цэрэн, Бат Эрдэнэ, Уян хамдгээ бас туслах холбооч гих зэргээр холбоочнууд ирсэн. Тэд нартэйгээ одоо хамт бас ажиллаж байлаа тэр үедээ. Заставд холбоочноор ажилласан ч гэсэн тухайн үед томилогдоод ажиллалаа ч гэсэн бас давхар урамтоон дээр бас ариун цэврийн зааварлагч гэдэг ажлыг хийдэг байлаа. Өөрийнхөө мэргэжлийнхаа бас хүрээнд тухайн үед бас цэргүүд өвдөж яадаг. 1995 оноос эхэлж анхны цэрэг авч эхэлсэн. Тэрнээс хойш ерөөсөө бас цэргүүд бас эрүүл мэндийн талаас нь бас анхаарч үзэж шалгаж биеийн эрүүл мэндэд бас анхаарч ажилладаг байлаа. Тэр үеэс хойш уран тоонууд нэмэгдсэн, энгийн ажилчны уран тоон нэмэгдсэн зэрэгтэй болсноос хойш угаагч, тоогооч гих зэргийн уран тоонууд бол ариун цэврийн зааварлагч гэсэн уран тоонууд бол нэмэгдэж бид нэр
энгийн ажилчдын оронтоо нэмэгдсэн. Ингээд одоо тухайн үед ажиллаж байсан дарга зэрэг офицеруудын гэр бүлийн хүмүүс ингээд ажилдаа болж ихэлсэн цаг дээр. Ингээд одоо хамт ажиллаж байсан тухайн заставуудад ажиллаж байсан офицерууд болон энгийн ажилчид ар гэр тухайн үед бас миний удирдлагын дээр ажиллаж байсан холбооны дарга хамт ажилдаг байсан заставуудын холбоочингууд тэд бүгдтэй 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж урт удаан наслаараа эрүүл энх байгаараа нийгэмтэйгээ холбооцуулуудаа нийгэмтэйгээ эвсэг найрсаг харьцдагаараа харьцаж сайн сайхан яваасаа гэдгийг хүсье.